Ямар мэндүү туулаа нэгэртэй подкаст. Уг мотыг усан дотроос түүмээр авах, санаа мотыг салхин дотроос аюул нөмрөх. Монгол ардын зүрэг. Хүн хар гөрөөсийн тухай хууч яриад домгууд. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. 1. Ил товчоо сонины 1991 оны дугаараас. Бид Монголыг хөндлөнгөөс харахад буландаа манай орны тухай гадаадынхны саявтар төдийгүй урд өмнөж бичсэн зүйлүүдийг нийтэлж байгуулна. Энэ удаа Английн нэрт монголч эрдэмтэн зохиолж Ivor Montagu-гийн одоогоос 26 жилийн тэртээ Английн Animals сэтгүүлд алмсын тухай бичиж нийтлүүлсэн өгүүллийг эрхэм уншигч Афганарт толилуулж байна. Өдгөө алмсын тухай яриа намдаагүйгээр барахгүй өрнөж байгаа тул уншигчдын сонирхлыг татах гэж итгэж байна. Хүмүүн төрлөختөн гэгдэг биднээс арай өөр, илүү бүдүүлэг, зэрлэг хүний нэг төрөл Аз твд байна уу? Халуун говийн үсэрхэг зэрлэг хүн буюу алмас хэмээгдсэн амьтны хоёр эрэг баруун Монголын нутгаас төсөрхөн олсон тухай мэдээ бүхний сонирхлыг дахин татав. Хүн гөрөөс байдаг тухай 600-ны тэртэгээс ам дамжин хэлэлцэж алдаг оног бичиж ирсэн нь үнэн. Алмас орчих талаар анхаарал татсан 3 нутаг Төв Азад байна. Уулын оргилд авирагчдын мэдээснээр бол Балав төвдийн хил дээр Хямлайн өндөр улсад өрнөдийн уншигчдад дүт танил болсон Йети хэмээх хүн дүрст амьтан байгааг давын өмнө нэрлэх ёстой. Авраг том биетэй амьтны асар том хөлийн мөр олсон тухайга зөвлөлтийн профессор Борис Поршневийн бичсэн Тэнгэр уул хэмээх ноёлог сардгуудыг удаан дурдъя. Ам дамжин яригдсан төдийгүй өнөө хүртэл хүний нүдэнд өртсөөр ирсэн алмас гэж хүн дүрст амьтныг агуулan буй гэгдэж байгаа 3 дахь газар нь дээр дурдсан 2 нутгийн хооронд хормой залхан орших цавчим өндөр хад асахтай говь алтай нуруу юм. Йети байдаг гэдэгт Төвд болон Ширпад нутгалдаг өндөр улсын оршин суугчид лавта итгэдгийг өрнөдөөс очиж байсан ууланд авирагчид бэлхнээ гэрчилсэн байдаг. Энэхүү итгэл нь сүм дугны зураг сударт хадгалагдан үлдэж уламжлагджээ. Харин алмсыг харсан хэмээх гэрчүүдийн нотлогоо нь өнөмшил муухантай байдаг. Учир нь түүнийг анх харсан хүмүүс эсвэл их алсаас үтсэн, эсвэл юр бусын хүчтэнхээтэй амьтантай гинэт тулгарсандаа айж балагдсны улмаас олигтой ажиглаж авч чадаагүй байдгийм. Sir Edmund Hillary-гийн шинжилж эрдэм шинжилгээний тайлбар хийх зорилгоор нэгэн ламаас төр гуйж гэртээ авчирсан Йетигийн арсыг хожим нэгтлэн задлж үзэхэд жирийн нэг ямааны арс байсан гэдг нь эцсийн нотлогоо хараахан биш юм. Эрик Шептон шинжээчийн зургийг авсан хөлийн мөр нь босоо баавга мөрөв эсвэл өөр том амьтны мөрөв гэдгийг ялгаж салгаж нотлоход баталгаа дутагдж буй Йетигийн мөр гихч тайлбарлашгүй хамгийн сонин содон тохиолдол болсон билээ. Үүнтэй холбон нэгэн зүйлийг тодруулан санах нь зүйтэй болов. Юу гэвэл цасан дээр үлдээсэн ямарваа амьтны мөр нь дулаармагц хайснаа дараа нь эргэж хөлдөхдөө анх гаргасан амьтныхаа хөлийн мөрийн хэлбэр дүрс хэмжээнээс хэд томорч тайлбарлахад бэрхтээ болдгийг санууштай. Хэрвээ профессор Поршневийн авсан гэрэл зургийг жинхэнэ хэмээн авч үзвэл тэр нэлээд төгөлдөр тайлбар өгч чадах юм. Тэр зургийг Тэнгэр уулын Чаткалский хавтгад орших Брич Мулла гих тосгоноос 3 өдрийн турш харуулт гарсан 2 шинжээж хөгсөн нуурын эргээр үлдээсэн мөрийг мөшгөн явсаар байх үедээ буюу 1966 оны 8 дугаар сарын 11-нд авчээ. Тэд ямар зайнаас уг мөрний зургийг авсан, ямар чадaltaй дурангаар авснаа тодорхой дуртаад жишиж ойлгоход дөхөн болгон жирийн хүний өмсдөг хамгийн том болох 45-ын хэмжээтэй гутлын уулны мөрийг уул мөртөө зэрэгцүүлэн зургийг нь авсан ажээ. Бүхэл биеэр нь үсээр хужигдсан аврах том биетэй маш хол алхаатай
Баавга болон аратан бусад амьтнаас мөрөнд эрс өөр. Босон амьтныг тэр хавь орчимд харсан тухай нутгийн анчид хуучилсныг мөн тэмдэглэн үлдээжээ. Тэдний авсан амьтны мөр нь 15 инчийн урт, 5.2 инчийн өргөн, 1 инч 2.5 см-тай дүүцэн. Хөлийн 2 дахь хурууны мөр нь эрхийн хуруунаас урт байсан байна. Энэ бол ердийн гэхэд гайхал төрүүлэхэр зүйл. Алмастай дайралтсан харсан гих нотолгоонууд нь арай өөр шинж байдалтай байна. Энэхүү нотолгоо нь хэдэн зуун жилийн уламжлалтай гэдгийг дээр нэгэнд өгүүлснээ энд давын өмнө дурдмаар байна. Европын орноос Монголд анх түрүүнд ирсэн шинжлэгчдийн нэг нь Чингис хааны угсаа залгасан Өгөөдө хааны ордонд 13 дугаар зуунд Ромын 4 дугаар хамт ламын төлөөлөгчөөр сууж байсан Пезүд Плано Карпины бүлгөө. Тэрбээр Омил хотоос урагш, одоогийн Хами хот. Урагш бие дорших говьд зэрлэг хүн амьдарч байна гэж мэдээлж байсан нь бий. 14 дугаар зууны шовтаргаар Бавар нутгаас ирсэн Йохами Шилдэт Бергер замын тэмдэглэлийнхээ дэвтэрт бичв. Арбус уулнаас зэрлэг 2 хүнийг мөн ойролцоох говьоос нь зэрлэг адуу тус барьж авсан хэмээснийг идүүгээ нотлох шаардлагатай болж байна. YouTube дээр Туулааны өртөө подкаст. 1906 онд мөн говийг Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн хэрэгцээний үүднээс шинжлэн судалсан Оросын бурайд гаралтай эрдэмтэн Базрын Барадын судалгааныхаа ажлын явцад зэрлэг хүн олж харснаа дурдсан байдаг. Хамт явсан биерхүү булайлам тэмээнээс үсрэн бууга зэрлэг хүнийг нэгэнтээ хөөсөн боловч элсэрхэг хөрсөнд хөлн шигдэн тэгээд ч түүний алхаг гүйцэхгүй мацаар зэрлэг хүнийг товцог толгойн цаагуур оруулан бараа тасарчээ. Тэр лам хэдхэн жилийн өмнө өөд болсон гинлээ. Үүнийг академич Ринчин залуу ахуудаа Барадинаас өөрөөс нь сонсчээ. Доктор Ринчин бол юм үзэж нүд тайлсан Европын хэд хэдэн орны хэлийг эзэмшсэн нүдэн дулаахан хүн бөгөөд Европ дахин Америк нэгдсэн улсаар зорьтсон англиар гармгаа ярьдаг гэргийтэй хүн. Ринчин гуай дагнсан чиглэлээрээ дэлхий дахинд нэрт гарсан эрдэмтэн мөн. Монголын түүх, аман зохиол, гүн ухааны тухай түүний тойрсон бүтээл зохиолыг ертөнц даяар андахгүй мэдхээс гадна шүтэн хүнддэг билээ. 1920-од онд түүний багш байсан профессор Жамсрангийн Цэвэн газрын нэгэн зураг зохиож түүн дээрээ алмастай дайралтсан аламсыг харсан гих бүх тохиолдлыг он цагийн хязгаар байршил зэргийг нь маш нарийн тэмдэглэж аламсын тухай боломжийн мэдээсэлт базаан авчээ. Тэрбээр ямар жуулчин, даяанчлам, хуврагууд, нүүдэлчин малчин, хунтайж, вантнууд, алвны хүмүүс анчид алмастай хизээ хэрхэн дайралтсан болон мөрийн мөшгсөнтэй холбоотой бүх зүйлийг тэр зураг дээрээ тэмдэглэн үлдээжээ. Тэр эрдэмтэн соёлтой гэдэг нэгэн зураач жүжигчний тусламжтайгаар эдгээр бүх мэдээсэлтийг үндэслэн тэрхүү амьтны танин төсөөлөх хөрөг зургийг бүтээжээ. Багш шав хоёр хоёулаа энэ дэлхийгээс хэдийнэ халин одож тойрвсон зохиол бүтээл тэмдэглэлүүд нь тухайн цаг үеийн улс төрийн хавчилгад хэлмэгдэж өргөдөж сарнсан боловч доктор Ринчин бос сэтгэлийнхээ дуудлагад хөтлөгдөн тэдгээр мөр баримтыг сэргээн цуглуулах, дахин нэгтгэх, улмаар орчин үеийн шин мэдээсэлтээр баяжуулан бүрдэл болгох нөр хөдөлмөр шаардсан зорилтыг эрхэмлэн барьжээ. Аламсын тухай орчин үеийн шинжлэх ухааны ядмагхан ойлголтыг тэрээр баяжуулахыг хичээнгүйлэн зорив. Цэвэн Ринчин нарын анхаарал сэтгэлийг татсан гот зүйл нь юу байгаа вэ гэвэл аламсын тухай домог ярианы уламжлалт төдийгүй говийн тэрхүү хэсэгт алмас бий гэдэг нутгийн нүүдэлчин хүн ардын бодтой үнэмшмээр барим 50 мэдээ баримтууд ажээ. Европын олон орны ардан амын зохиолд эдтэн шидтэн шулмас чөтгөр зэрэг хачин амьтдын тухай өөр хоорондоо төстэй домог байдаг бол Йейтийн юр бусын их тэр тусмаа халгаатай эд шидтэй тооцогддог ажээ. Харин говийн нүүдэлчдийн ард нь алмас байдгийг нотлоо зогсохгүй түүнийг альва эд шид нь бүрдсэн биш
Харин энгийн л нэгэн зэрлэг амьтан хэмээн үздэг нь сонин. Хил зөрчигч харанхуйг далимдуулан шургалахыг зорьсон тагнуул гэж эндүүрэн хид хідэн аламсыг буудаж алсан. Хятадтай нийлдэг Монголын баруун өмнөд хил дээр 1930-аад оны төгшүүрч жилүүдэд манайд гарч байсан байлдагчтай доктор Инчин уулзаж ярилцжээ. Тэр зэрэг түүний нөхөд аламсыг гөрөөснөөс ялгалгүй буудаж алсан ажээ. Говийнхан аламсыг хоёр янзаар нэрлэдэг. Нэг нэр нь тал мөр гих бөгөөд тэр нь уул амьтан босоо явахдаа биеийнхээ бүх чинг хоёр хөлийнхөө тавхайн өрөөсөн ирмэг төвлөрүүлэн тал мөр үлдээж явдгийг илэрхийлсэн нэр ажээ. Нөгөө нь Иримийн алинд оногдуулан өгсөн заагийн хөгшин гэдэг нэр бий. Гэрчүүдийн тодорхойлолт өөр хоорондоо тохирч байгаа юм. Тэд алмас бол хувцас өмсдөггүй, гал мэддэггүй, орон гэр буюу зэвсэг хэргэлдэггүй. Бүх бие нь малынхтай адилхан шигүү биш боловч хүн харахад хуйх арьс нь харагдах үс баран шаргал сэрэг үстэй байдаг. Толгойн үс нь бүх биеийнхээсээ урт, арзгар, дайхирсан байдаг. Биеэр хүнээс том. Гэхдээ босоод явхаараа бүгтийж хоёр өвдгөө их нугалж сунгаддаг болохоор өндрөөрөө хүний хэртэй харагддаг. Энэ аламс нь лут зантахар ирүүтэй, нарийн тухтай, ердийн монгол хүний адил онигор 100% нүдтэй. Им аламс нь унжгар хөхтөө гэж нотолцоож байна. Гэхдээ ер нь говийнхан аламсыг ирэмгүй муухай эвгүй үнэртэй заваан дуу амтан гэж үздэг ажээ. Доктор Ринчний ажлын хамгийн сонирхолтой хэсэг нь юу вэ гэвэл аламсыг харсан гэрчүүдийг цуглуулж тооцсон явдал юм. Жингийнхээ цуванаас хоцорж үлдсэн тэмээгээ өгүүлэн хөсгийнхөө мөрөөр иргэн явж байсан нэгэн хөгшин ир тэмээг нь тасдаж идээд галаа хөгжөөг хийгч мэдэхгүй сөөмөлзөх төлийг ширтэж суугаа хэсэг алмастай дайралтсан яриа бий. Аламсууд жинжтийн сүулт буудалсан газарт орхисон хоолны хаягдлыг идэж гүйцсэн байхатлаа эзэн тэмээндээ ачаатай байсан хідэн шил хятад арсыг онгойлгох ухаан сэлж чадаагүй ажээ. Одоо нас сүүдэр 70 хол гарч яваа нэгэн эмэгний ярьдаг үлгэр шиг яриач амд амжсаар иржээ. Түүнийг нялхт нь ихэн гэртээ ганцаар ингэн орхиод төдөлгүй буцаж иртэл нэл улаан хүрэн үстэй нүцгэн хүүхэн хүүхдийг нь хөхүүл цуухыг хараад айд сандарснаа санснаар байгаагаа дурсан ярьсан байна. Нүцгэн хүүхэн огл үсрэн босч хариалхан одохт нь түүний хөл нь борвоороо сунг гар нь хитрхи урт хөл нүцгэн байхыг их наажгэлжээ. Иймэрхүү мэдээсэлтэн сонирн боловч нотлоход бэрхшээлтэй зүйл. Харин одоо сэрүүн тунгалаг байгаа алмастай дайралтсан харсан хүмүүсийн баримт нотлогоог авах нь илүү ач холбогдолтой мэдээж. 1930-аад онд Дорноговын нэг нутагт хүмүүс нэгэн тодорхой үед алмастай 7 удаа дайралтсан тухай мэдээг уугуул нутгийн хүн Монголын шинжлэх ухааны академид гэрээгээр ажиллаж буй Жимс Жимсэгний аж ахуй мэрэгжилтийн чимэд дорж багцлан бүртгүүлж доктор Инчинд өгснийг судалж үзүүштэй юм. Дамбиарн хэмээх лам нэгэн үдшиж судгийн говийг чиглэн явж авах үедээ Кэр нүцгэн хүүхэд харжээ. Төөрч гисэн хүүхэд байна гэж тэр бодонд өгч очтол өвч бие нь хүрэн улаан үстэй байхыг гинэт үзээд айж балмагдан зүхтаан оджээ. Ийм жишээ цөөнгүй. Иймэрхүү учрал тохиолдлын тухай яриа гаргасан тухайн хувь хүн нэмж хачирлаж бусдаасаа хоцрохгүй байх хүсэлд автдаг бололтой тал ажиглагдаж байх юм. Гэхдээ л зарим тохиолдолд хэд хэдэн хүн хамт явж байгаад алмастай дайралтаж байсан нотлогой бас бий. 1930-аад онд говь алтай нөгөө алдартай хэсэгт биш харин түүнээс нилээд хойхнуур орших модтой нутагт нэгэн сонин тохиолдол болжээ. Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн нэгэн археологч үүнийг нотлон бичсэн байна. Энэ нутагт нэгэн удаа айлсан буусан хэсэг айл руу өсрөхөг шалдан хүн орохыг завдсан боловч хотож нохтын дуунаар зайлан зүхтаажээ. Малчид түүний мөрөөр мөшгөн хөөсөн боловч гүйцэж чадалгүй алдав. Уг амьтан өндөрлөг газарт хэд хэдэн удаа зогсож ард нь юу болж буйг сонирхон
хэсэг суужж үтсэн мөр байхыг малчд болж үзжээ. Гүйж байхдаа түүний үлдээсэн мөр хол зайтай мөрөн тал гарсан байжээ. Тэр жил юр бусын тарчиг хавар болсон тул говийн олон ан амтан үл хоол ирж хой зүгийн нутгийг арга буюу бараацсан бололтой юм. 1938 оны 5 дугаар сар Монголын баруун хязгаар нутаг Ховд аймгийн Дэлүн голын дэрэгдэх бүргэд ууланд алмастай дайралтсан тухайга Улаанбаатар хотын эмийн сангуудыг удирдах газрын дарга Тун нарийн баримт нотлогоотойгоор ярьсан байна. Тэр үед тэрвэр ганцаараач байсангүй. Түүнтэй хамт нутгийн хасаг хоёр ир зөвлөлтөөс нэгэн баг сургуулийн багшаар ирж ажиллаж байсан Шолтаев гэдэг казах хүн байжээ. Алмас лагс том биетэй үсэрхэг амтан байсан. Би түүнийг цээж хөлийн булчин гайхамшигтай хөгжснийг харсан. Тэр цээж гидс арнурууных нь үс нь хав хар юм. Харин толгоон урт үс нь саарал дуу харагдан лээ. Тэр амтан 6 фит 6 инч орчим өндөр санагдсан гэж надмид гэдэг хүн ярьжээ. 1 фит буюу 1 фут нь 30.4 см, 1 инч 25.4 мм-тэй дүйн. Тэр алмаст өгөж ирээд биднээс 150 ярдын зайтай 1 ярд 0.9 м газар зогссон. Монгол, казах, орос хэлээр ярилцсан шүүгэлдэж байсан 4 эрийг алмас хараад сонирхон ажиж байсан. Бид түүнд хувцас хоол өгөх гэж оролцсон. Надмид Жолтаев хоёр алмсыг амин газраар нь биш, харин гуйны зузаа махаар будаж шархтуулъя гэж ярьж тохирцгоосон. Гэхдээ тийм хол зайнаас түүнийг лавтаа онно гэх баталгаа бидэнд байгаагүй. Гэхдээ яг тэр агшинд алмаст тэднийг тун их сонирхож ажиглаж байсан. Бууны сум хажууган талд нь тоос боригтол дуссан юм. Тэгэхэд нөгөө алмас нь айсан шинжгүй байна. Харин надмид Жолтаев хоёрыг дөхөөд очих гэхэд ялгүй холдож зогсоод явахт нь яваад л байсан. Эцсийн бүлэгт алмас руу хэд ойртож очих санаагаа орхисон. Хурдан буугаар надмид Жолтаев хоёр алмас руу бууцныг нутгийн хасаг хоёр залуу тун таашаахгүй байсан. Тэд алмсыг уулын эзэн хэмээн залбирч түүнийг айлгах хэрэггүй гэж үзэж байсан юм. Алмсын ирүүний 2 яс олдсон гих тэр нутагт энэ учрал болсон бололтой гэж үзэж байгаач. Доктор Ринчний цуглуулсан мэдээс хэлтээс үзвэл мөн тэр нутагт хамгийн сүүлийн удаа алмсыг 1963 оны 8 дугаар сард хүн олж харжээ. Эдгээр арвин их баримт сэлтийг яах вэ? Тэдгээрийг хэрхэн тайлбарлаж, хэрхэн тайлах вэ? Зохиомол нотлогоо биднийг мухардуулна. Уг нь хамгийн лавтай гих баримт нь профессор Поршневийн авсан алмсын мөрийн гэрэл зураг юм. Бид түүнээ цааш яах вэ? Хөнгөрөөсөө хаах орчин нутаг нэг биш 2 байгаа бололтой. Түүний нэг нь Төв Азийн асар удам газар нутаг бололтой. Алмастай дайралтсан харсан гих баримт мэдээ сэлтийг шууд үгүйсэх нь бас буруу. Хэрвээ саяхан олдсон алмсын гих ирүүний 2 яс түүнийх биш болох нь нотлогдвол яах вэ? Академич Ринчин зэрлэг хүн байна гэдэгт профессор Жамсрангийн цэвэний нэгэн адил итгэж байна. Үүнийг ч олон баримт гэрчилж байна гэж Ринчин үзжээ. Зэрлэг адуу, зэрлэг тэмээ байхгүй гэж нэгэн үед үзэж байсан бол одоо тийм амьтад байгаа нэгэнтэй нотлогдоод байна. Тэгвэл яагаад алмас байна гэдэгт эргэлзэх үндэс байх вүлээ? Ардын аман зохиол нэг болон бусад улс үндэстний домог яриаг үгүйсгэх үүднээс асуудлыг авч үзэх нь зүйд харш. Гэхдээ амьтан судлаачид бол байгалийн шинжлэх ухааны эрдэмтэн биш. Доктор Инчнийг бодвол арай өөр байр сууриас асуудалд хандах үүрэгтэй хүмүүс. Альва амьд амьтан байлаа гэхэд байгалийнхаа шалгарлаар үлдлээ гэхэд тэр эцэг ихээс төрсэн байх ёстой. Иймд ганц алмас байна гэх нь бас үндэслэлгүй. Хэрв баримт мэдээ сэлтийг нэгтгэн нотолж чадаж байгаа бол алмас гэж ямар амьтан байгааг тодорхойлох ямар тохиролцоонд хүрэх вэ? Энэ нь
Сармагч нь бүдүүлэг хүн дүрснийг өөр хооронд нь ангилан салгахад бэрхшээлтэй байдаг. Борнеогийн зэрлэг хүн гэдэг орон гутаан сармагч байсан. Хэл ам ойлгохгүй хүнтэй уулзлаа гэж Конгийн нэгэн омгийнхан Төв Африкийг анх төрүүлэн нээгчдэж ярьж байсан нь горилла хэмээх сармагчин болж таарсан. Тэгвэл аламс нь хүн дүрс сармагчин байх нь. Хэрвээ тийм бол тэр амьтан хүнээс дайжмааргүйсэн. Эсвэл хүү нэгдлийн хүн үү? Алмас бол Неандерталийн хүн мөн гэж профессор Поршнев итгэлтэй нарахгүй хариулт өгчээ. Харин энэ хариулт зөв үү? Аламсын тухай цуглуулсан бүх мэдээлэлтийн нэг зүйлийг нийтээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Алмас ямар нэгэн зэвсэг буюу галтаа харьцаж чаддаг тухай баримт дээрх мэдээлэлтэд огт байхгүй байна. Неандерталийн хүн бол одоогоос 100,000 гаруй жилийн тэртээ төрж өнөөгийн хүний удмыг бий болгосон билээ. Тэр цагт хүний өвөг дээдс нь альва зэвсгийг хэрэгэлдэг, галтаа харьцаж чаддаг байсан. Неандерталийн хүн бол аль альнийг нь хэрэглэж ашиглаж чаддаг байсан. Тэр хүн аслагдсан бүс нутагт өнөөгийн 90 үеийн хүртэл байгалийн шалгарлаар үлдэж хоцорсон гэх нь бид өөрсдийгөө хуурч байгаа хэрэг. Гэхдээ тэр хүн өнөө хүрч чадлаа гэхэд гал зэвсэг хоёр хэрэглэхээ мартаж орхилоо гэхэд бас л үнэмшилгүй юм. Алмас байдгаараа л өнөө хүрсэн гэж нотолсныг хөлөөн зөвшөөрөхөд учир дутагдaltaй. Гэхдээ учир нь юу гэвэл алмас дандаа ганцаар дайралтаж хүнд үзэгдсэн байна. Хүн дүрстэн болон сармагчны хувьд ийм байж болохгүй. Өвөг нь эцэгт нь, эцэг нь хүүтэй, хүү начтаа дамжин ярьсан домог олуула байж байгаад алмсыг харсан зэрэг нилээд баримтыг би дээр дурдсан. Зэрлэг адуу, зэрлэг тэмээн хүний иддэггүй өв сургамлаар хоолдог бөгөөд тэдний цугладаг гол газар нь усны их байдаг. Харин хүн сармагчин хоёр адил төстэй хоол хэргэлдэг. Говь хидийгээр атар зэрлэг, нүцгэн цагаанч ховор амтан ихтэйж тэнд алмас байгаад тэр нь аян чинжинчин анчин нүүдэлчдийн хоолны шавхрууг шавхах гэсэндээ л хүнтэй дайралтаж байна. Тэгээд ч дандаа ганцаараа явдаг гэж нотлох нь ухвар мөчөд ойлголт болохгүй за. YouTube дээр Туулаа нэртэй подкаст. Хүн хар гөрөөсний тухай домог хууч яриа. 2. 18 дугаар зууны үед өвөр хошууны 8 вангийн хүү Жамблдорж гэгч Маранб амьдарч байжээ. Жамблдорж тэр үедээ ангаах ухааны талаар нэдлээ мэдлэгтэй байснаас гадна элдв ургамал, эрдэс бодис танихтаа нэвтэрхий хүн байсан байна. Бас зураг яггүй сайн зурдаг байжээ. Эмийн төрлийн цэцхэн эм, ойнзон, чулуун эм, ла, шорон гаралтай эм, са. Зэргийг нэгтгэн 400 гаруй эмийн төрөл түнчлэн төвдөөс авдаг эмийн зүйлсээс Монгол нутгаас төлөөлөх эмийг ирж хааж уйггүй ажилсны эцэст Омбон Төмби гэдэг зурагт номоо төрөвчээ. Жамблдорж Маранб амтны гаралтай эмийн зүйлдээ хүн гөрөөсний зургийг зурж цөсийг нь хэрэгэлдэг байсан тухай бичжээ. Үүнээс үзэхэд 18 дугаар зууны үед Монгол оронд хүн гөрөөс амьдарч байсныг гэрчлэх ажээ. Энэ тухай Хайдав докторийн туслах ажилтан агсан Чой Жамц Маранб дурсан хуужсан ажээ. 3. Хувьсгалын эхний жилүүдэд ардын журам цэргийн домчоор явсан Заяын цагаан Маранб далаа гихч байлдаанд шаргатаж цус их алдсан цэрэгт хаш хайрцагт нандинан хийсэн мүлчгэр бор юм гаргаж хилэн дээр нь үсэг зурдаг байжээ. Далай Маранб түүнийг Ла Эрдэнэ хэмээн нэрлэдэг байжээ. Тэр Ла Эрдэнээр хилэн дээр ном зуруулсан хүний цусан түлжин түргэн тэнхэрч идэгдэг байсан тул шархтай цэрэг байтугай эрүүл цэргүүд ч Далай Маранбаас үсгийг зуруулахыг хүсдэг байжээ. Хожим түүний нууцсан тайлагдж хүн гөрөөсний цөс байсан бөгөөд энэ нь Баавгайн дондоос 2 дахин илүү хүчтэй байсан болохоор амтны гаралтай Эрдэнэ хэмээн нэрлэж байжээ. Онцлог нь үсгийг зурхад л тэрхүү цөсний тун нь яг тогөрдөг байсан ажээ.
4. Хан таашрын Биндрия уулын хошуунд олон хүүхэдтэй балган гэдэг айл буужээ. Нэгэн бөгчм халуун орой хүүхдүүд нь гэрийнхэн ойр орчим тоглож байж. Гэтэл хамгийн бага 2 ой арай хүрээгүй хүн ор сураггүй алга болчихж. Тэр хаваараа эрд сураад цөхрөнгөө барж гордлого тасарчээ. 3 жилийн дараах 100 орой тэдний хаяан шуулттай зулын гэрэлтэй байна. Балган хоймроо суун тамхиа татж байтал баруун хаяагаар нь хурганы хүл шиг ямар нэг юм орж ирээд байх юм гин. Нилээд ажиж байснаа очиод бариад автал нөгөөх нь цааш зүтгээд байж. Балган авгаагаа дуудан энэ хаяагаар хүүхдийн гар орж ирээд би бариад авчихлаа. Чи гараад аваад ир гэжээ. Авгаа нь гараад очтол үнэхээр нүцгэн хүүхэд байсныг нь тэврээд ороод иржээ. Нөгөөх нь өдөөс нь ноцолдоод дийлдэггүй гин. Тэр хүүхэд нь өөрийнх нь алдагдсан хүүхэд мөн шиг болохоор нь гэрэл асаан далыг нь хартал эрхий хуруу дарам хар мингэн харагджээ. Хил мэдэхгүй, гэрэл харж чадахгүй, гэрээс гарч зүхтаах гад байсан учраас орныхоо хөлөөс төмрөөр уйж сүү цутхан өгч байжээ. Тэр хүүхэд аажмаар эцэг ихтэй дасаж ихэлсэн боловч гаднаас хүн орж ирэхээр вандан орон доогуур гүйж орчход хүний бараа харж чаддаггүй байжээ. Үүнээс хойш 2 жилийн дараа 7 настай байхдаа ярьж чаддаг боллоо. Хожим тэр ярихдаа намайг сэгсгэр аав ээж хоёр минь ээлжлэн тэрвэрж ургамал усаар хооллож байгаад манай хаяанд авчирч өгсөн гэдэг гин. Ээжийнхээ ярьж байсан хуучийг зохиолж мөнгөний чимэдгай ийхүү ярьсан байна. Говьалтай аймгийн халиун суманд жолооч ажилтай Дашцэвгийн Самбуу гэдэг хүн надад ярьсан нь. Анам барын говь нутагт бар хөлийн уул гэж бий. Тэнд Цандан ядаг гэдэг хүн гөрөөлж яваад 2 бух гөрөөс хэвтэж байхыг харжээ. Дөхөж очоод буудах гэтэл гэнэт хүн гөрөөс гарч ирэх нь тэр. Түр азнан харвал нөгөө бух гөрөөсийг дайран барьж ноцолдоод нэгийнх нь нэврийг хуг мушихыг харсан гин. Мичингийн ууланд манай эцэг гөрөөлж явжээ. Одоогоос 50-аад жилийн өмнө гэж 1971 онд ярьсан. Нэг хадан цохон дээр түр амраа сууж байтал гол өксөд нэг хөрөм өмссөн хүн ирж явах шиг харагдав. Дөхөж ирэхийг ажиглавал хүн биш, сэгсгэр үсээр бүрхмэл амтан байжээ. Дэрэгдүр нь өнгөрөх чихтэй явснаа гинэтхэн чихтэй эвгүй чахран чаралжээ. Тэр нанчнаас чимээ үнэр авсан хэрэг биш, хадан цохооны ёроолоос 2 чон түүн рүү дайрсан юмсанж. Тэгтэл нөгөө амтан хажуугийн сайраас мод шүүрэн авч 2 чоныг цохон үргэж зай завсаргүй цогцсон боловч 1 чон түүнийг дайран гидсийг нь хагалсанд муухай бархиран гитрэгсүүн тусав. Нөгөө анчин цочин балмагдаж хашгиртал чоннууд зүхтаачжээ. Самбуугийн хамаатан болох Мамбу, Шаала гэдэг 2 хүн ирээн авирганы ууланд гөрөөлж яваад 2 хүн гөрөөстэй тааралджээ. 2 хүн гөрөөсийг хөөж бугуул хаяан нэгийг нь барьжээ. Тэр алмас бие давхар байсан учраас амархан гүйцэгдэжээ. Тэндээ отоглож хонсон байна. Өглөө нь уяатаа алмсыг тавихаар морь руугаа очтол 6 морьных нь хүзүг хуг мушгин алсан байвгэн. Тэр шүн эр алмс нь эмигээ ирэн ойр орчмоор нь муухай хашгирч байсан гих бөгөөд ууртаа морийг нь алсан юмсанчээ. Самбуугаа ярьсныг өгүүлэхэд ийм байна. Говьд цагийн сэгсгэр гэж нэрлэдэг цээжин биеийн сэгсгэр үстэй хүн шиг амтан цаг дотор байдаг гэдгийг олонтоо дуулсан. Тэр амтан төрүүлгээ харж хэвддэг бөгөөд говийнхан хүүхдээ төрүүлгээ харж хэвтвэл цагийн сэгсгэр болох нь уу гэж хэлдэг гин. Та YouTube дээр Тулааны нэртэй подкастыг үзэж ба сонсож байна. Бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээж лайк дараарай. 6. Миний хатам Дондог намжлын Доржин Түшэдхан аймгийн Баруусаа гүний хушуу
Одоогийн Булган аймгийн Хишиг өндөр сумын нутагт 1902 онд төрж 10 хэдтэйгээс эхлэн нутгийн хашир анчтыг дагаж үүрсэн цахиур бууны мод гох төмөрт өмссөн дээлийнх нь ар өвөр хормой хувхаа цайгаад хөсрийн өгөр өнгөтэй болчихсон нэгэн байжээ. Орон гэр ахуй амьдралаа бараг мартах шахсан явдаг болохоор нь нутгийнхан түүнийг тарвагчин дорж, анчин дорж, хээрийн хүн гэж нэр хож өгсөн нь аргачгүй юм уу та. Сүүлдээ Төв аймгийн Батсүмбэр суманд хүү хөрөв доржтойгоо аж төрөн амьдарч байгаад 1975 онд 73 наснда насан өөд болсон юм. Хадам аав минь нэгэнтэй ингэж хуучилсан билээ. Чи анд явлаа гэд 2-3 хоног болоод бараг ганц голцгүй шахам ирэх юм. Ганц нэг бууцсан тарвагыг чинь үзэхэд тунт шиг хийн гараагүй гөрөөч юм а та. Ер нь ан гэдэг чинь гөрөөлхөөсөө арай өөр ондоо юм байдгийн баха. Эртээр үед болсон хэрэг юм байх. Аль хушуу нутгийн хүн чимээд нэг сайн анчин залуу хөдөлгөөн морьтой хідэн хушуу дамжин ан гөрөөнд олон хоног сараар явж оол зомог ганцх дүүрэн буцах замда нэгэн айлт хоног таарч гин. Айлын эзэн өвгөнтэй мен дус нутаг хушуугаа мэдэлцсэний дараа өвгөн хийдэхэд дахин "Гүй хүн минь ээ, чи анд яваад ирлээ ингэнүдэ" гэж асуугаад гэр орноосоо гараад гөрөө анд яваад бишгүй үл ядарч зүтрээ биз. Манайд хэд хонож биеийнхээ алжаалыг тайрч морь унаага амраа. Тэгээд хоёулаа 2-3 хоног анд хамт явъя. Залуу хүн аацтай. Манайхаас унлаг морь хэрэгэл гэжээ. Тэгээд 2-3 хоног сайхан амраад залуу өвгөн 2 анд морджээ. Зам зуурт нь том жижиг янз бүрийн лан амтан таарсан боловч өвгөн огт юм хэлэлгүй. Тоосон шинжгүй яваад л байж. Нэгэн жижиг хөтлийн хэр дээр өвгөн морноосоо буугаад "За хүү минь ээ, чи энэ дэвэлд анх нь ямар ч болов гаргаад ирнэ. Маргааш өглөө эртхэн энүүгээр өнгөрөх бах. Сайн бууддаг юм шүү. Анд явсан хүнд анх нь өөр юу хэлэхв" гэд өвгөн ирсэн замаараа буцжээ. Маргааш өглөө нь бараа сайн харагдах үеэр өвгөний буцсан замын адгаас хөтөл өгсөн 2 гар нь өвдөгнөөсөө тунт чиг урт. Хүний дунд зэргийн өндөртэй, бүх биеэр нь халиурсан хүрэн борустай, толгой сэгсгэр, нүцгэн хүн. Нилээд хурдтай ойртон өнгөрөхөд ихэд гайхан сонирхсан залуу анчин үүний араас үргэлгээний амьтад ирэх ёстой. Түүнийг нь сайн намнана гэд суугаад л байжээ. Юу ч гарсангүйг нь их үдийн хэрд өвгөн морой амьсгаад болон хурч ирээд "За, юу болсон? Ирсэн үү?" гэхэд залуу "Юу ч ирсэнгүй. Гайгүй сайн харлаа вин" гэжээ. Өвгөн "Гүй хачи юм. Миний үргэлгэнд ам байвал заавал гардагсан. Замд мөрн гарсан байх юм" гэд их л урамгүйхэн тамхиа татан суухад "Гүй өвгөө аха. Харин нэг их сэгсгэр үстэй. Тун уртгаартай хүн шиг амтан хар хүүхээрээ өнгөрсөн штэ" гэжээ. Залууг ингэж хэлэхэд өвг халаг алдан "Юу гэсэн өөгөв дээ. Ан гэдэг чинь тэр шүү дээ. Чамааг анд явсан гэд байхаар чинь ангаа мэднэ гэж бодсон юмсан. Би чамаас хэд дахин асуусан шүү дээ хүүхээ. Чи анд явсан хүн биш. Гөрөөнд явж асан гөрөөчн байна. За яах вэ? Хин хэнэн зөрүү ташаа ойлгож" гэд бас 2 бүтэн өдөржин яваад нэг он дээр залууг суулгаад "За хүү минь, би буцаж яваад үргэн. Хэрв гарч ирвэл тун сайн буудэн штэ. Бид хоёрын зорж яваа ан гэдэг маань тэр юм. Баян хангаа хайрлах баха. Залуу хүнхээ морьтой ангийн тэнгэр нь хайжгав. Хөгшин би хэрэггүй. Ан надтай золгох амны хишиггүй хүн. Би бараг насаараа ан хөөцөлтөд аз дутаа чадаагүй юм" гэж хэлээд өвгөн явчихжээ. Маргааш нь хар өрөөр нөгөө урт гарт урдынхаасаа айхуу хурдтай гүн өнгөрөхдөө тэр амтэн залуу анчны буун дуутай хамт унжээ. Залуу анчин суусан газраасаа босолгүй сууж байтал мөн л үдийн хэрд өвгөн ирээд "За, ирвүү" гэхэд "Ирсээ. Тэр байна" гэв.
Өвгөн хармагц мориноосоо буун урт гартын дэргэд очиод хормоогоо дивсэн 3 таа залбир мөргөөд хав ойрын цустай шороог өвстэй нь хамт аваад гэрийн зүг хоёул мордов. Өвгөн "Хөө минь, чамд энэ ангийн зүйл хэрэггүй. Ах нь авна" гэжээ. Залууг хэд хоног мордтой сайхан амраагаад үдэхэд нь тэр хөтөлгөө морио ачаа дүүрэн ан амтны нарийн ус арсны хамт бэлэг болгон өгсөн юм гинвэлээ. Тэгэхээр анчин гөрөөчин гэдэг энэ үг адил ажил төрөл мэт бодогдовч хоёр өөр төрлийн ажил хэрэг шиг байгаа юм. Энэ талаар уншигч сонсогч авгаа та нар минь ялган салгаж цэгнэх буй за. Харин нөгөө намансан юм нь цасны хүн, загийн шар эмгэн, хүн хар гөрөөс Тэнгэрийн элч хэмээн янз янзаар нэрлдэг өнөөх алмас гихчин байсан юм биш байгаа. Ер нь байна. Алмсын талаар тун их домог яриа манай их оронд мөнчиг арвин. Харин сүүлийн үед алмсын барааг алс зайнаас харсан, үтсэн, дуу хоолойг сонссон, мөр ялгцыг нь ч үтсэн. Мөрийнх нь урт 9 ямах, өргөн нь 4 ямах байлаа гэд амнаас ам дамжин адал явдал бишгүйтэй байдаг. Аль нь хуудуутай, аль нь хуудуугүй гэдгийг хинчиг үл мэднэ. Алмсын ирэлчин равжиргаа, долгорж явгаа ийн хуучилж билээ. YouTube дээр Аламсны нэртэй подкаст. 7. Говьалтай аймгийн Шарга сумын нутагт эртээр үед битүү ургасан загийн ой байжээ. Тэрхүү загийн урт хоолоонуудын хооронд намаг бүрд, бамбал зуртай, зэгс хулсан түнхтэй, гот сонин үзмэр мэт өргөн говь байв. Хүм мал орж гарч үл чадах түнэр харанхуй, өтгөн шигүү, дотор нь орвол нар үзэхгүй, хэр баргийн амтан ойртох нөхцөлгүй, ихээ чигж уучир тэр газрыг хар загийн хоолой гэдэг байжээ. Хар загийг бух цаг, тэг цаг, төгөл цаг гэж нутгийн хүмүүс ангилдаг байв. Хар цагийн дотор алмас буй болов гэсэн яриа хөөрэ гарч нутаг усны ард олны дунд шуугаан дэгдэж байсан тэр үед ан ав хийж говь хангаа хослон нутаглаж аж төрөн амьдардаг Загар тавнан гэдэг нэгэн намрын цагт хар цагийн орчмоос гахаа халаад цур хийж идээд үлдснийг нь тэмээнд ачаад гэртээ харахаар 8 зам гэж алдарсан замаар явж байтал нүднийх нь бууланд ямар нэгэн амтан үзэгдэх шиг болж дурангаа авч харсанд хүн гэхэд хүн биш, мал гэхэд мал биш, урд өмнө үзээгүй сонин амтан явахыг ажиглаж цочисгийн сайн харваас хоёр гар нь газар хүргэх шахсан бүх биетэй үстэй хөхн унжиж хүүстэй хүрэх төгсөн хаврын тэмээний арьс шиг чилтэн хөх боронготой хоёр хөл дээрээ түргэн явж байгаа тийм сонин хачин амтан байх юм. Явахдаа гараа савчин заримдаа шороо цацах мэт явна гайхаж төрүүлмээр. Айхгүй ч гэсэн зэвүүн хурч ямар үзэшгүй амтан бэ гэж бодсоор явтал нэг мэтгэд алга боллоо. Тэр үед загийн сэгсгэр гэдэг амтан байдаг гэдгийг сонссон болохоор тэр нь юм болооч гэж бодлоо. Загар тавнан гэрэхэд ах лам нь гэртээ сууж байж ахта зам зөр үтсэн зүйлээ ярьсанд ах нь ямар ч ажигс ижиггүй октын тоосон шинжгүй хизээний үзэж мэдсэн янзтайгаар за түүмэн тэр чин алмас гэдэг амтан их муу ёрын амтан байгаа юм. Түүнийг үтсэн хүнд аюул тохиолддог юм. Эрийг нь алмас, эмийг нь шулам гэдэг. Алмас үтсэн хүний хувь заяа баахан төдгүй л гэдэг гих зэргээр ярьж гарчээ. Тавнан дотроо илтвийг бодож суугаад одоо тэгээд яавал дээр ах минь та мэрэг түлхэндөө үзэж аргалах учир начир байдгийм үү гэсэнд ах нь үг хэлсэнгүй. Амандаа ном шившиж ийш тийш хараж нилээд намжир дунгуй царай гарган хурууныхаа үзрийг хөдлөж байгаад чамд их муу аяатай юм байна. Нэг бол чи эндээс зайлсуугаа эсвэл аламсыг алах хэрэгтэй гэж хэлжээ. Загар тавнан санаагаар унаж сураг чимээ юу дуулдах бол гэж чих тавьсан боловч таг чиг байсаар хэдэн жилийн эцэст бараг мартагдахад хүрлээ. Хэдий тийм боловч ах лам нь хар цагийн дотор оргондог үзэшгүй муухай амлашгүй аюултай амтан гэж хэлсэн болохоор хар цаг тийшээ тэмээ малаа зөвлөлдөггүй байлаа.
Нэг өдөр тимээ хар цагийн ойролцоохон очисон харагджээ. Тавнан өөрөө явхаас зүрхшээгээдж байх шиг хүүгээ явуулж хойноос нь дурамтцуулаа. Хүү зангат нь өтгөн цагийн зах руу ороод тимээгээ эргүүлэх үед хэдэн жилийн өмнө үтсэн алмас гихч амтан морин дээр нь үсрэн гараад хүүгэн тэврээд цаг руу яваад орчихлоо. Ах ламынх нь хэлснээр алмас гихч амтан гэж итгэсэн загар тавнангийн уур нь хурч хүүгийнхээ хойноос хичнээн удаан хашгирсанд чимээ эс гарчээ. Арга буюу давхин очвол ул мөр алга байх юм. Тэр доороо нэгэн ламынд очиж асуусанд тэр лам ах ламынх нь адил бүхнийг мэдгч царай гаргаж тайвнаар хүү чинь алмаст баригдаж гэж хэлжээ. Хэлэгч үг олдсонгүй. Бузар булаа юмд үрдсэн хүүгийнхээ талаар таснуулаа. Гэсэн ч битүүдэд хандаж сураг чимээ гарч юу магад хэмээн горцсоор нэг бол би тэр алмсыг эсвэл тэр алмас намааг алж амийг амаар сольно гэж хатуу шийджээ. Нутгийн анждаа сайн буу худалдан авч заримтай зөвшөж алмас гихчийг үзэгдсэн доор нь буудаж алах хамсан агнахад оролцох итгэлтэй нөхдөө олсон боловч тэр амьтан нь юр үзэгдэхгүй юм. Мөн хэдэн жилийн дараа хар цагийн зүг зуранд бол хаанаас хизээ гараад ирснийг бүү мэд хараанд нь алмас ороод ирэв. Орой нарны улбар туяанд хэсэг бусаг бөөн цагийн хооронд идэшиж байсан зээр үргэж зугтсанд алмас төдхөн хөөнгүүцэж хид хидийг барилан гурвыг сугавчлан нэг тийш явах нь тод харагдав. Яваад очмоор санагдавч зориг нь эсвэрх юм. Гэртээ давхиж ирээд бууга авч саахалтынхаа хоёр сайн буучийг дагуулan морджээ. Тэд цагийн ойролцоо очиж харсанд алмас гихч амтан гөрөөс хөөж дорхноо гүйцмэгц алгадж унгаад байгаа нь энгийн нүдэнд ивэлхэн үзэгдэнэ. Өөрөө явах замыг нь тусаж нөгөө хоёр нь гарах замыг нь хааж гурван талаас нь мираж дөхөөд загар таван эхлээ буудтал алмас нам унлаа. Ярангүйч хөрвөл үнэхээр хүн биш бөгөөд бүх биеинд хар хүрэндв. Нүүрэндээ арай шингэвтер богино үстэй. Гарын алга, чих, нүдний уг, хамрын хоёр талаар улаан шааргалтуу хялгасархуу үстэй амьтан байж. Анхандаа бузар булаа амьтан гэж гар хүрэхээс болгомжилж байсан боловч нэгэнт алсан болохоор ил задгаа хаях аргагүй тул газар шилэн сонгож шаргын хоолой урд зах руу нэгэн тэмдэгт газар ухаж булаад дээр нь чулуу овоолоод бутсан гин. Энэ тухайга хүнд чийлэхгүй гэж тохирсон боловч загар тавнан сэтгэлийнхээ сэвийг арилгахаар нэгэн ламаас асуусанд лам нь уг газар дээр очиж сор залж гай түтгэрийг нь арилгана. Алмас бул дарсан газар дээр хүн гарч болохгүй гэх мэт үгийг хэлсэн байж. 3 хоногийн дараа тавнанд бас нэгэн санаа төрж хүүгийнхээ бие махбодыг үсгэн зүвгэж шийдэж тэрхүү шигүү хүн амтан ордоггүй хар цаг руу орж мөр тэмдэг ажигласанд нэгэн улбаагийн дэрэгдүр нарийнхан жим тааралджээ. Түүнийг дагаад явж байтал өмбүүл өвс заган овоохоо шиг юм байж байх юм. Халгаж морио тушаад яваад орсонд дотор нь нэгэн хүн загаас хүлээстэй толгоогоо унжуулан гараа алдлан үхтгийн унсан байв. Ямар ч гэсэн хүн нь хүн юм гэж бодоод толгоог нүргэж ирүүнээс нь татаж үзвэл үхсэн ч юм уу эсвэл амьсгаа урааж байгаа гэлтэй. Тухайг нь дарж үзвээс бүлээн байх юм. Энэ хүн юунд энд ингэж байдаг вүлээ хэмээн бодгоё. Хүн минь гэсэн бодол сэтгэлд орж хүлээсийг нь тайлж үтсэнд төрсөн хүү зангад нь байж гин. Загар тавнан хилээ халаг хоохой минь болон ордуу болж байтал ойрхон нэг өнхайгүй юмны дуу гармагц овоохог тойруулан харсанд овоохон хой тулгуур загаас тулмархуу юм дүүжлээстэй байх юм. Очиж барьсанд ямар нэгэн амьтны зөөлөн бие мэдрэгдэнэ. Сандрахтаа татаад орхисонд сая гарсан ишигнээс арай томхон их үсэрхүү амьтан байжээ. Аламсын хүүхэд ороолон гихчин байна гэж мэдээд ирэх зүйлэн бодвоос миний хүүг им алмас энд аваад ирсэн юм байна. Тэгээд эрхэндээ оруулж өөртөө нөхөр болгож энэ хоёрын дундаас хүүхэд төрсөн нь энэ юм байх. Хүүг минь хаашинч гаргахгүй уйд цагтаад байсан байж таарлаа.
хоол ундыг нь зөөж өгдөг байх нь. Миний алсан аламсаас хойш бүтэн 3 хоног болж байна. Энэ хооронд хүү маань үлбэрч зөвхөн амьсгаа төдий байхад нь би иржээ хэмээн бодож толгоогоо шаан суух юм. Ийм үйлийн үртэй хүүхэд надад заяагч гэжтэй хэмээн бодоод хүүгээж авсангүй, оролонгч тоосонгүй орхиод явчихлаа. Хамт ирсэн хүмүүстэй энэ талаар хиндж хизээж битгий хэлээрэ гэж захиад гүн уйдгар гонигт автан гэртээ оройхон хурж ирлээ. Гэрийнхэндээ ч хэлсэнгүй. Тэнгэр бүрхэгдүү байснаа гинэт хой салхи тавьж шуурга босож аянга цахилгаан тас няс хийж гэр дээр нь аянга бууж юутай хүүтэн төмөрдөн үнсэн чанд руу тоосон доврог болгожээ. Ингээд загар тавнангийн гал голомт нэг мөсөн баларлаа. Та YouTube дээр Аламсын тийжсэн туулаа нэвртэй подкастыг сонсож байна. Facebook дээр туулаа нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагаарай. Тэгвэл Аламсанд баярлах юм. Нэм. Манай аавын ах зах чойжов тойн гэж нилээд бяртай сүрхий шалмаг ирвэжээ. Тэр ан ав хийчихдэг, жинтэж, хөхөд, утаа гүмбэм хүртэл явсан гэдэг. Харин багаасаа хүрээ хийдэд сууж ном үзэж байсан бөгөөд авгаа авч айлгэр толгойлж явсан нь үгүй. Манай аав тэр үед 10 орчим настай байжээ. Нутгийн залуус жилийн намрын саруудад сайн мордоо сойж уяад говийг чиглэн амж гардаг байлаа. Тэд нар 8, 6-гийн судлаар гүрж бөөрийнхий сүлжиж хийсэн нарийн суран цалмаар их говоос зээр гөрөөсийг морины хурдаар хөөж цаламдан барьж агнана. Хурдан буу байдаггүй байсан болохоор эдгэр залуугийн ир зойрог, самбаа, эмээлт мордны хурд чадлаар ийхүү аархан хээрийн зэрлэг гөрөөсийг хөөж агнаснаа үзэж дууснаа тэд гэртээ ирэн сонин болгож ярьцгаана. Аавын нагц тэр жилийн намар мөн л нутгийн 6 залуутай хамт говь руу анд явцгаагаад иржээ. Тэгээд ийхүү сонин явдлыг сэтгэл догтлон сонирхуулсан гэдэг. Тэд нар явн явсаар 10-аад өртөө газар туулж гэр орноосоо нилээд холдоод хүм мал байхгүй их говьд хүрчээ. Тэр говьд зээр, оронго гөрөөс, бөхөн, хулан, тахь хэлбэг байх юм. Хулангуудын гаргасан хонхрын уснаас мордоо услаад тэндээ оноглов. Өглөө нэртлэн босож их говийг харуулдан суутал 2 явган хүн хэсэг зээртэй хөөцөлдөж байхыг үзжээ. Ямар сони юм бэ? Хүн нутгалдгүй энэ зэлүүд говьд хар өглөөгөр явган хүн тэгээд зээртэй хөөцөлдөж байдаг гэж ярилцаад мордоо унцгаан дахиулан дөхөж очвол хүн бишээ. Хүрэн борц үстэй хойд 2 хөл дээрээ явдаг. Хачин амтан хөөж байсан зээрээ хаяад цаашаа зэрэглээтэн цэнхэрдэх их говийн зүг тоос татуулан зугтаж гин. Ойд сойсон хүлэг сайн мордынхон хурд өөртөөхөө авхаалцхан баг үзэхээр саваагүй зандаа хөтлөгдөн нөгөө 2 амтныг цаламдж барихаар тохиролцоод уухаалan мордынхон хар гүүхээр хашгиралдан хөөжээ. Нөгөө хоёрч байдаг чадлаараа цагаан тоос ирчлүүлэн нилээд холцсон хэдиж хурдан морд төдөлгүй гүйцэн очив. Харин нэг нь гүйцэгцэнгүй. Их говийн эрвэгнэх зэрэглээнд уусан усаар далд оров гин. Чойжов нагц бас нөгөө залуутай хамтран нөгөө битүү үсээр бие нь бүрхэгдсэн хүн дүрс тамтныг цаламдан барьжээ. Нөгөө дүүлэнч давхин эрцгээв. Барьсан амтнаа тал талаас нь ажиглан сончход яг хүн дүрстэй тэр амтан хөлөрч ядарсан нь нийлт амьсгаад нь зогсно. Хөөрхийн амтан хүний эрхэнд орсноо ойлгож байгаа ч юм шиг ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй гиншин дугарч нүүрнийхээ арсыг үрч хийлгэн ярвайж нулимс унгаж байсан гин. Тэрээр цүндгэр гитсээ 2 гараараа илж аврал гойх мэт байж. Хүнээр бол амарчих төгсөн им хар гөрөөс байж. Тэгээд 7 залуу маань тэр амтныг цалмаараа хөтлөн өртөө гэртэй газар явж уулын бяцхан булагт ирцгээв. Залуучууд хоол цай ийцгээж идэж уун хүн гөрөөсөндөө хоол цайнаас өгөхөд хоолноос нь баг зэрэг идээд буруу хараад суучих юм гин.
түүнийг авдрын дайтай чулуунаас уяад тоохон хөдөлсгөн дэвсж өгөн мордоо уян унтцгааснаас хойхон нөгөө хүн хар гөрөөс алсын чимээ өгч чичгэнсэн нарийн дуу гарган 3 удаа орилоход хариу бас дугарч нөгөө нь бололтой чимээ өглөө. Залуучууд айсанчгүй, тоосончгүй нам унтжээ. Чойжв нагц нөгөө уяатай хүн хар гөрөөс орилж гуйж говшиж байгаа бололтой байхаар нь босоод уяанаас нь суллан тавьжээ. Тэр хоёр уулзан бие биесээ үнэрлэн хэсэг зогссноо хүндийг уруудан гүйцэхийг ажиглав. Өөрийн гэгээнээс арай өмнө мордоо чөтгөрлөн өвсөн тавиад эргэж жаахан эвдэцгээжээ. Уйж хонсон үлэм морд дэрсэн толгойн шүүрсээр булгийн доод хаттай хушиг тойроод чимээ алтрав. 7 залуу босож цайгаач ханжуугаад 3 нь мориндоо явлаа. Удалгүй тэр 3 хазаар ногтоо барьсаар мордгүй буцаж ирэх юм. Гэтэл нөгөө 2 хүн хар гөрөөс мордынх нь хүзэг мулт мушгаад алчсан байсан гин. Тэд нэр гайхацгаан эмээл хазаараа үүрсээр нутгийн захын айлууд бараадж унаатай залглаа. Харин ч хөөрхий биднийгээ алчгаагүй нөх юм шүү. Ингиж хүн хар гөрөөсийг барьж дайжигнан оролдоод мордоо алуулчихсан юм да гэж чойжв нагц биднийг баг байхад хуучилсан юмдаг. 9. 1992 онд Банд Зодон гэдэг нэртэй Монголын хамгийн анхны зодонтой уран сайхны кинонд шавь нартайгаа хамт тоглосон юм. Киноны эхний зураг авалт нь амар баясгалант хийдэд болж дараагийнх нь Говь Алтай аймгийн Цогт сумын цаана байдаг ээж хайрхан ууланд болсон юм. Энэ өвөрмөц уул нь дотроо 9 тогоотой. Тэр нь гэрийн бөөрийн чинээ том. Ламын 2 агуй бас Аламсын агуй гэдэг нэртэй хичнээн метрийн бүү мэд их гүн харанхуй агуй бий. Гих мэдчлэн сонин тогтцтой газар шав нартайгаа зураг авалтанд орж байлаа. Энэ үеэр сайн муу олон дурсамжтай болсон. Үүнээс хойш яг 10 жилийн дараа наадмын өмнөхөн 9 тогооны усанд орж бие ариусхан ламын агууд орох зорилготойгоор дахиад тэнд амархаар явлаа. Намайг Говь Алтад очиод онгоцноос буугаад нисэх онгоцны буудлын мятын төлөөлөгч Жанжингуй надад "Цагаатаа эмчээ, та хайрхан руу яваад хэрэггүй дээ. Тэр газар чинь алмастай болчихсон" гэж хэлдэг юм байна. Яагаад гэвэл намайг очихоос өмнөхөн Алтайд алмас хүн шүүрчээ гэж хотоор нэг шуугсан юм. Үнэхээр баян тойрон жолооны курсийнхэн хагас бүтэн сайнд амрах гээд ээж хайрханд ирэхэд нь нэг алмас багшийг нь шүүрээ зүгтаачихжээ. Тэд бүгдээрээ төмпөн сав хангинуулан бөөн чимээ шуугаан болж байж багшигаа тавиулсан юм байна лээ. Шүүрүүлсэн хүний мөрөн дээр маш том саврын мөр гарчсан байсан гэсэн. Мэдээж 30-40 хүн зэрэг худлаа ярина гэж байхгүйз. Тэгээд тэд шинжлэх ухааны академид хүн явуулж үүнийг судлуулж өгөөч гэж загтал явуулжээ. Мөн Монцамед энд ийм явдал боллоо гэсэн албан ёсны бичгийг тамгын газраасаа явуулсан боловч огтхонч тоолгүй өнгөрчээ. Хэдийгээр би алмас байдаг гэдэгт нь итгэсэн ч нэг их тоогоогүй. Харин ч бүр сонирхолтой санагдаж билээ. Ингээд би Жанжингуйн үгнээс зөрж найз ах Ням Сүрэнгийн очлоо. Намайг төрийн тусгай албанаас албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхад Ням Сүрэн гэдэг Говь Алтай ах манай тасагт хэвтэж эмчлүүлж байсан юм. Бид яг төрсөн ах дүүс шиг болчихсон уус юм л та. Эхнэр нь Баасан Жав гэж 40 гаруй жил худалдаанд ажилласан эмэгтэй бий. Тэднийх одоо ховийн дэлгүүртээ бас талах үйлдвэрлэж худалддаг юм билээ. Тэдний хүүхдүүд ажтаа нийлээд тавуула, дээрээс нэг жижигхэн хавтаа нийлээд зургуула супер 53 машинтай ээж хайрхан руу явдаг юм байна. Машин маань мостгүй болохоор илсэн суугаад явдаггүй. Бид уулнаасаа наан 10 км-ийн зайтай тэндээ хоноод өглөө эрт явган явцгааж илсэн дундуур 3 цаг гаруй явж байж ууландаа очлоо. Буруу талаас нь тавчиж очсноос дотор нь ороо төрж бараг 5-6 цаг явлаа шүү. 7 сарын эд халуун шарж балгуусч байхгүй идэх хуух чөмгүй хизүүдээд бүгдээрээ буцахаар явлаа.
Би нэгэнт л зорж ирсэн болохоор цааш явахаар шийдэж, оюунаа намайг яаж ганцаарнг нь явуулах вэ гэд хоёулаа хансаа цааш алхав. Хамгийн ойрын Элсендовын орой дээр 2 цаг мацаж байж арай гэж гартал эргэн тойрон дахиад л бөөн уул хад асаг харагдхан тэр. Ерөөсө хоёулаа буцъя гэд явж байтал чихтэй шавар олдлоо. Тэр шаврыг бүх биедээ нааж жаахан сэрүүцэж аваад хэсэг явлаа. Дахиад гიშгэгч тэнхэлгүй болж байтал оюунаа амьтад туурайгаараа завчиж ус гаргаж уудаг тийм сонин тогт золоод варяны шилний тагаар илс шороо болсон булангартаа ус сууж ам гарав. Гинэд бидний зам дээр авраг том хүний нүцгэн хөлийн мөр харагдах юм. Хажуугаар нь бас чооны мөр байна. Тэр хүний мөр нь 40 орчим сантиметр урттай. Хонхоогоод гүн шигдснээс нь харахад жинтэй амтан гэдг нь мэдэгдэж байсан. Хэсэг яваад би туйлдаад ирэхээр оюунаг төрүүлээд яв гэлээ. Тэр ч жирийгээ далууллаа. Ганцаараа чүүмээ гэлдэрч байтал миний араас ямар нэг юм дагаад байгаа нь мэдрэгдээд их эвгүй санагдлаа. Эргээд харахаар юу ч байдаггүй. Газар суугаад хэсэг хугацаанд бясалгал хийж тэр амьтанд гимзэмгүй гэдгээ ойлгуулахыг оролдлоо. Түүнд чамтай тааралцснаа хинт ч хэлэхгүй. Хүн амьтанд дагуулж ирэхгүй. Намайг зүгээр л явуулчих гэж хэлсэн. Намайг ойлгосон уу яасан бүү мэд. Миний толгойг илэх шиг болж би цаашаа юу ч болоогүй юм шиг яваад өглөө. Яагаад надад харагдахгүй байсныг нь бодоод олсонгүй. Энэ эдхигийн йогийнхан хятадын хийн тамирынхан бясалгалын хүчээр өөрсдийгөө харагдахгүй болгож чаддаг. Яг түн шиг алмас гэдэг бол байгальтай нэгдсэн амьтан учраас хүссэн үедээ алга болдог байж магадгүй. Машин дээрээ ирээд бусадтай хэлтэл ерөөсөө үнэмшдэггүй шүү. Хар сүлд ч юм уу өөр ямар нэгэн амьтан байсан биз гэлцгэн. Ингээд бүгдээрээ буцах замдаа ороод явж байтал харанхуй болж туулын бургас шиг өндөр ургасан загийн шуугуу төөрчлөө. Бензинээ дуусгахаас айгаад тэндээ хоноглохоор болов. Би хамгийн захт нь 4-5 метрийн зайтай хөвтөд удаагүй байтал модны цаанаас яг хүн шиг ханиалгаад тэгснээ архираад бүр алхаан сонсогдоод ирлээ. Нямсүрэн ах шархацсан бодын юм уу ирвэсэл байх гихт нь бүгдээрээ босоод загийг бүсэллээ. Хинч юу ч байсангүй. Би яг л кинон дээр гардаг шиг бууга онлоод сэмэрхэн гидсэн боловч үнэхээр юу ч байхгүй хэрн дуу чимээ сонсогдсоор байна. Ийм зөвүүн газраас босуухан шиг холдийгээд хүмүгүй тэргээ асаан давхлаа. Бараг 7 км орчим яваад тэндээ зогсож хоноглов. Нөгөө амьтан чинь биднийг дагаад ирчихсэн ойр орчим дуун гарч нэг удаа бидний машиныг хүчтэй алгадаад авахад машин нэг талын 2 дугуун дээрээ хэсэг динжигнээ зүгээр боллоо. Манайхан бүгдээрээ айчихсан. Бас нөгөө авч явсан жижигхэн хав нохоо хуцхан битгий хил чичрээд хөдөлж чадахгүй болчихсон байдгийм. Тэгээд тэд багшаа та л одоо тусалж чадна. Тарин майнаа уншаач гэдэг юм байна. Би ч бясалгал хийж хэсэг суулаа. Би засмаар болоод тэсдэггүй. Аргагүй эрхэн зориглоод буутал хинч байсангүй. Нөгөөх чинь алга. Яг энэ үеэр үүр цайж нарч мантлаа. Тэр амтан биднийг хит тойрсон авраг мөрөөдлүүлдэжээ. Харин хаашаа алга болсныг нь гэрчлэх улмөр нэгэхэнч байсангүй. Хамгийн хачиргалтай нь би тэр үед зургийн аппараттай явсан юм. Ганц гэрчлэх байранд болох том мөрнүүдийн зургийг дарах гэтэл яасан нь мэдэгдэхгүй, ажиллахгүй байсан юм. Гэтэл бигэр суманд ойртоод ирсэн чинь зүгээр болчихсон. Бодвол ямар нэгэн хүчтэй соронзон орон үссэн юм байлгүй дээ. Үннийг хэлэхэд тэр алмас гээд байгаа амтныг өөрийн 2 нүдэрээ харсан гэж худлаа ярихгүй ч зөвхөн түүний дуу хоолойг сонсож үйл хөдлөл алхаа гიშгэ бас амьсгалахыг нь мэдэрч байсан юм. Энэ явдлыг би ганц нэгэн дотны хүнтэй ярьсан. Тэд өөрсдөө биеэрээ мэдрээгүй болохоор нэгийг айхтар хүлээж аваагүй. Тиймээс огт танихгүй, мэдэхгүй хүмүүст ярил доог доохуу болох байх гэд дахиж хинт ч хэлээгүй юмдаг. Магадгүй үүнийг сонсвол танд үлгэр шиг л санагдах байх.
юу гэж ойлгох нь таны ил хэрэг. 10. Анчин чимэд ангийн халуун мөрхөөсөөр ээлзээл эзэн хөнгөө их улсын хавцалд ирлээ. Тахийн усны энэ хавьд айл амтан нутгалдгүй болохоор олон 10 жил улирчээ. Тахийн сүрэг өндөр завчим хатаар хүрээлэгдсэн жижиг баян бүртийн бяцхан булгаас байн ундаалдгийг өвгөн анчид юу сандах вэ? Булгийн их рүү өндөр хадны оройгоор мэраж харвал нүдэнд үл итгэмээр сони юм үзэгдэв. Хэсэг тах чихээ сортолцуулан ямар нэг юмны чимээ үнэр авсан бололтой. Хатан хавцлын дундуур жирэлзэх булгийн хөл рүү орцгоон үргэж бөөгнөр нь зогсцгоон. Төдөлгүй тэр зүгээс 2 хүн хар гөрөөс гарч ирээд тахиудын зүг гараа алдлан явцгаах юм. Тэр 2 тахийн сүрэг төхөж ирэнгүүт төр зогсон бие биеийнхээ хошууг үнэрлснэ. Нэг нь том чулууны ард нам хөвтээд нөгөө тахиудын зүг хойд 2 хөл дээрээ босож түндэр тантрхийн алхаад таахал зангууд хачин муухай ойрлон чарлан шороо цацаж тахиудыг үргээх ажээ. Тахиуд үргэн хуйларч тэндээ хэсэг эргэлдснэ. Нөгөө хүн хар гөрөөсний хажуугаар гарч давхилдлаа. Гэтэл байна. Чулууны ард хөвцөн хүн хар гөрөөс гинэт угасгийн үсрээд хажуугаараа дайрсан нэг бүдүүн тахийн нуруунд дээр мордотглоо. Хээрийн салхинаас өөр юм нуруунд дээрээ гаргаж үзээгүй омглон зэрлэг онгон дархан тэр адгус өвчүү доогуура толгоогоо бүхийн бухаж туйлсаар тэр доод хошууг тойрч тоос татуулсаар далд оржээ. Нөгөө нэг хүн хар гөрөөс нь алгаа хавсран ташиж хашгирах мэт дуу гаргаж баярлан дэвгцэж цогцсоор хойноос нь гүйж хошууг тойрлоо. Өвгөн анчин тэдний хойноос очиж сонирхвол хэсэг тах уулын бил рүү аль хэдийн бууж чулуун гялтганаж гялалцсан талаар тоос сунаглуулан холдох бөгөөд нөгөө 2 хүн хар гөрөөс тоосных нь үзүрт торон үлдэх нь харагдав. Удсан ч хүй нөгөө 2-ын нэг нь хүн хар гөрөөсөө үүрсээр буцсан хавцлын дундах саяны буулгийг чиглэн айсвэ. Өвгөн чимэд ажигласаар л сууж. Гэтэл нөгөө 2-ын үүрч яваа юм нь хүн шиг гиншин зөөлөн дугуурн уйлах мэт үргэлжлэн дугарсаар булгийн дэргэд ирээд буулган газар хөвтүүлээд усаар шавшин хэсэг оролдож үзээд ам орохгүйг нь мэдсэн бололтой дахин үүрсээр их говийг чиглэн бараан тасарчээ. Тахийн булгаанд тогтсонгүй унаж өгсөн хүн хар гөрөөсөө нөгөөх нь хаана аваачсан юм бол доо хөөрхий. Зэрлэг онгон тахийг тэр 2 хүн хар гөрөөс номхруулж чадаагүй юм да. 11. Хонин усны говийн наахантай шарх устаа гэдэг газар үйлжиж байлаа. Хитэн малаа атгуулан амиа бөөцөөлөн аль дуртай нутагтаа бууж нүүж амьдардаг байлаа шүү дээ. Манаахтай ойр хавьд айл байхгүй. 3 өртөө зайтай нүдэн булагт авгаах гомбын мөн ганц гэрээрээ өвлжиж байсан юм. Гомбах нэгэн өдөр манад бор хата хөлөртөл тишүүлсээр ирлээ. Гадаа хотон дунд тоглож суусан ах トゥ бид горовч уралдан гүйсээр гэртээ орцгов. Ээж гомбахад цаа аяглах зураа. Та тэгээд яаж чуухан амиа авравта? Бурхан минь. Хон тэмээний хүүхдүүдэд сайн захих минь гихэн сонсогдов. Ах гомбо аягтай цаанаас ойжлон тулганы хажуу тавиад ганц тамхиа гаргаж нэрж утаас авсуулан суулаа. Тэгээд толгоос ихсэрч хүн хар гөрөөстэй нутаг байна шүү. Яаралтай нүж нутаг буцацгаая. Том ахыг ирэхээр хэлэхээс бэргэн минь амар минь дээрээ буцсан нь амин дүлзийтэй болох нь гэж байх юм. Аавч гадаа ирж намайг дуудлаа. Би гүн гарч аавын бууг тэрсээр ороход аав тэмээгээ хэвтүүлж ганцгалж ирсэн ангийн мах арьсаа буулгав. Авг гомбо аавын өмнөөс угтан гарч ачаанаас нь буулгалцаад орж ирцгээв. Тэгээд аав ээж хоёрт маань ийхүү ярьлаа. Чулуутын хавцгаан ихэнд ирвэс агнахаар мэраж гитсээр нэгэн хадны ёроолоор тойртол уртаас минь хүн хар гөрөөс гинэт тулан гарч ирлээ. Бийж айд сандран яах ч учраа олохгүй хүн хар гөрөөсийг хар зогсов. Хүн хар гөрөөсч намайг ширтээд хөдлөхгүй нам зогслоо. Үсэрч ирээд алгадах юм уу? Барилцаад авал яах вүлээ?
эргээ зогтвол яадаг бол хойноос хөөгөөд л бариад авах та гих мэтийн олон бодол толгойд эргэлцснэ. Бүсэндээ хавчулсан хялгсан бурандаг ташаандах хутгамай санаанд ороод хүн арг өрөөс дөөр амтхын амтан гисэн гэж бодоод бүсэндэх бурандгаа авч өвөртөө хийгээд хутгаа суглан дээлийнхээ ингрийг огтлон ярьж өвөртөлсөн бурандхийнхаа үзүүрээс татаж хөвөөд газар чулуудчихлаа. Хүн арг өрөөс бүр яг миний хажууд тулж ирээд баруун гараа сарвайн тослоо. Би ч хутгаа түүнд өглөө. Тэр амтан миний хутгийг авангууд гизээ огтлон хүү татхад өлөн гидсэн дороо хөвж гарах нь тэр. Ингээд тэр амтан тэндээ унаж хоцорсон хөөрхий. Бурхан минь. Хүн арг өрөөс их дөөр амтхыг идэх нь үний юм билээ гэж ярьж билээ. 12. Олон жилийн тэртээ юм гэдэг. Манай нутагт зуд турхантай өвөл өнгөрч хавар цаг хатууж боллоо. Баян доной гэдэг олон хонтой хүн бүлээр дутмаг нэгэн айл нутгаасаа алс нүүн бэлчээрлэж айл нутгалдаггүй говийн нэгэн ууланд очиж өвөлжиж хаварчаад буцаж нүүх дөхөж байжээ. Гэтэл нэгэн шүн цас орж шороодоо холилдон хүчтэй шуурч доноогоо хөгшөнтөөгөө хоноо ээрж тогтоох гээд илсэнгүй. Салхи уруудуулан харанхуй шөнөөр алтчихжээ. Маргаашинж тэнгэр гийсэнгүй үргэлжлэн шуурсаар унжиж хоёр хөгшин хоноо алдсандаа хичнээн харамсавч одоо яа гихв. Ингээд нөгөөдөр өглөө тэнгэр зэлмэж сайхан болов. Доноо өвгөн хотондоо уяатай хоцорсон бор ингээ унан хоньныхоо барааг харах санаатай явжээ. Ингээд хамаг хонноосоо салдаг байж. Одоо яаж ойр хавд байх втэ. Нэг бол бүгд өгсөн байх гэж бодож явлаа. Гэтэл буддаа сайрыг өгсүүлэн олон хонь туусан нэгэн хүн айсгүй харагдана. Өвгөн ойр хавд айл байхгүй те. Хоноо шуурган дуруудулсан бас манийхаа ижил хүн л хоноо хариулж аваад буцаж яваа юм бах та. Юу ч гэсэн энэ үнтэй уулзаж хоноо асууя вэз гэж бодоод өгөж явтал нөгөө хүн хонноосоо хоцорсоор нэгэн том харганы цаана ороод суучлаа гин. Доноо өвгөнж гайхаж тэмээнээсээ буугаад ажиглажээ. Хоньнууд нь майлалдан дөхөж ирэхэд өөрийнхөө хоньнууд мөн болохыг доноогоо таньж баярлан угтаж очлоо. Хонин дундуураа орж бүртгэхэд нэг ч хонь дутаагүй бүрэн харин хоёр хонь хургалсан янзтай байжээ. Доноо баян хоньны дундуур хэсэг сүлжснээ нөгөө хүнийг ажиглан харвал хүн биш харин хүн харг өрөөс босоод цаашаа алхан эргэн харсаар бутан дундуур далд орлоо. Хургалсан хоёр хонь нь тэр хүн харг өрөөсний сууж байсан харганы зүг майлалдан гүйж хөрөвгэн. Өвгөнч хойноос нь дагаж очиход хоёр нялх хург тэнцэж ядан динжигнэн. Доноогоо хоныг цасан шуурганд уруудахад хүн харг өрөөс тааралдан манаж хонон өнжин харж байгаад тэнгэр гихлээр гэрийнхэн зүг тууж авсан бололтой юм. Түүгээрч үл барам хургалсан хоёр хоньны хургийг тэрвэрч яваад орхисон байжээ. Доноогоо энэ тохиолдлыг ярихдаа үнэхээр сэтгэл хөдлөн үгүй бас хүн харг өрөөс сонин амтэн шүү. Ядарсан эмгэн бид хоёрт их тус болж билээ. Харин бид хүн харг өрөөсөнд тусалсан юу л болтоо. Гэвч нэгэн сонин учрал бас бий. Манайх намрын адагсаар нүүж алсын алс тэр нутагт ганц гэрээрээ хурж билээ. Тэгээд манай хөгшин малаас аагаад сүгэ хувийн дуудлан тавиад хоноход тэр сүг ямар нэгэн амтан уучгаад байдаг байлаа. Түүнийг юу н одоо бодоод байх нэ. Хүн өрөөс л хүртэж байсан юм болов уу та. Бас нэг өөр явдал байгаа юм байна. Нэг удаа манад ажийн нуруунаас тэмээний ирлэр явсан Аюуш гэдэг залуу ирж хоноод өглөө нь хэлж байна. Та хоёр чинь яасан айдаггүй улсвэ. Танад шүн дундаас хойно үүдийг чинь сэмэрхэн нэгэн амтан онгойлгож орж ирээд 50 өрийн чинь өмнө байсан хувинтай сүг бүгдийг нь уучгаад сэмэрхэн гараад явчих юм. Тэр амтан шингэвтер бор шаргал үстэй толгойных нь үс тэмээний зогдор шиг урт ургасан. Урд хоёр хөл нь ихээ урт өвдөгнөөсөө доош сарвуутай өндөр биш хүн шиг амтан юм. Би зулын гэрэлд их сайн ажилласан.
гэж ярьж байж үлээ. Тэгжил хүн хар гөрөөс манай цайны сүг уучгаад байсан юм болов уу гэж доноогоо хужилдаг байлаа. 13. Манай нутагт Сундуу гэдэг өвгөн байлаа. Цээл сумын октябрь нэгдэл байгуулагдаад удаагүй байв. Нэгдлийн хідэн гишүүн өвгчүүл хамтран буурын гол тариад тэр зун намар, говийн зээр, хулан, зилүүд яваа тэмээнүүдээс тарсан тариагаа хамгаалах, усалж тордож ургуулахаар өвгчүүл ээлжлэн нэг нэгээрээ очиж ажилладаг байжээ. Сундуугаан ээлж таарч өвгөн 10 хоногийнхоо хоол хүнсийг ганцгалсаар хар азаргын нурууны 80 туурын гол зусаж байсан гэрээсээ эртлэн морджээ. Маргааш оройн буурын гол дох тариалангийнхаа талбайд ирлээ. Өмнөх 10 хоногт сахиул хийж талбайд ажилласан өвгөн балган майхныхаа гадаа морноосоо бууж байгаа хүнийг хараад сундуугаач ирлээ. Хоёр өвгөн минь тусаа мэдлцээд шүн энэ тэрхийг ярьж хонлоо. Тариан талбайд өчигдөр шүн урд үзэгдээгүй хачин мөртөө амтан ирээд хэсэг талбайны тарианаас зулгааж аваад явчихсан байх юм гэж балгангуй сандуу өвгөнд ярив. Ингээд сандуу өвгөн тарианыхаа талбайд ажилласаар 3 хонлоо. Сав саруулхан тэр шүн нойр нь хулжаад ойрхон шовшрох үнэг бүрдийн усанд цувах хулангийн хяхнах дууг чагнан хэвттэл майхны зөрүүлдэггүй амаар ямар нэгэн амтны сүүдэр шоволцох нь сарны гэрэлд тодхон байв. Удсангүй тэр амтан амсгаадан гидсээр майхны амаар орж ирвгэн. Сандуугач айгаад таг хөвтээд л байж. Нөгөө амтан майхны үүдэн зогсоод тогоодоо хоолны үлдэгдлээс иджээ. Тэгээд буцаад гараад явчихсан гин. Сандуугай тэр шүн айж бимсээр цором хийсэнгүй өглөөг өгтөв. Нар дээр хөөрснөөс хойно босож майхны үүдээр шагаавал майхнаасаа холхон дэрсэн дунд аргамтсан морин үзэгдсэнгүй. Өвгөн аргамжаан дээрээ ирвэл нэгэн амтан ирээд морийг нь унаад явчихсан нь элсэн дээр тов тодорхой байв. Морь үргэж цовхчин бүлгэж сандарсан бололтой гин. Өвгөнч бүр айд сандарсаар зилүүд явсан тэмээнээс нэгийг барьж унаад айл барааджээ. Харин хөвшин бор морийг хүн хар гөрөөс унаж яваад хааж хүрсэн юм бүү мэд бэлчээрт явсан ижилдээ ирээд нийлчихсэн байжээ. Бор морины 2 дал нурууных нь үс нь халзарчихсан, урд шанхан тасраад алга болсон байжээ. Түүнээс хойш сандуугаан бор морь нохооноос их айдаг болсон байж билээ. Тэр шүн морь хулгаалan унаж отсон хүн хар гөрөөс нохоотой адилвтер байсан юм болов уу да. Туулаа нэвртэй подкаст зөвхөн YouTube дээр 14. Баян-Хонгор аймгийн Бөмбөр Заг сумын Заг нутаг Ямбны нурууны ар хормойд Байдрагийн голын ирэг дээр баруун хойш харсан хар хавцлын амны бяцхан дэвсгэр дээр нэгэн сувраг бий. Мөнөх хавцлыг аймгийнхан Алмаст хавцал гэж нэрлэдэг. Эрт цагт Байдраг голын сав газрын нэгэн хэсэг нутагт Алмас гихч аимшигтай амтан бий болж тэр хавийн айл амтан дөрвөн дайжжээ. Энтхийн нэг малчин хошуу ноёндоо болсон явдлын тухай айлтгажээ. Тэрхүү Алмсыг яаж дарах тухай яриа шууган болж байтал нэгэн эрдэм номтой мэрэгэн лам номын шидээр дарж болно гэж айлтав. Тэгэхдээ хөтчөөс гадна юунаас ч айдаггүй, зориг зүрхтэй, хэр баргийн хүчтэн дийлдэхгүй бяртынхээтэй хүн дагуулж явна гин. Айдаггүй хүн олдохоор бяр муутай, бяртай хүн олдохоор аимхай байсан гинэ. Ийм хүү тааш тохирох хүн олдохгүйд хүрч хэрв тийм хүн олдвол шан хөрсийг харьлахгүй гэж хушуу нутгаар зар тараан ирд сурж байтал Байдраг голын ихэс нэгэн их бяртай айж үзээгүй хүн иржээ. Тэр ирийг хушуу ноён дуудаж уулзаад хөлсөнд нь юу авахыг асуухад намайг нэг сайн цадтал хоол өгөөрэй гэж. Түүнээс өөр юм авахгүй. Би сайн цадвал бэр ордог юм гэжээ. Ингээд явах унлах хөсгийг бүгдийг бэлдэж бяртай хүнд өгөхөөр зам зуураасаа хамгийн том эрэг олж аваачаарэ гэж ноёны сангаас хэдэн лам мөнгө өгч явуулжээ.
Тэд зам зуурын хонтой айл бүрээ сургалсаар санаан таарах том мэрэг шилж аваад хавцлын аманд үдийн үед бууж хонио төхөрж түүний мах гэдэс толгой шир бүгдийг чанаж мөнөө хүчит эртээ өгч идүүлээд бэр орж байна уу гэж асуухад нөгөөх нь жаахан орж байх шиг байна гэж гин. Одоо чи одох газар очив. Энэ нарийн хавцлын аман дээр жалга дотор бэлдээд сайн харж бай. Орой харуу бүрээ болоход цаад руу чин хүн гэтэл хүн биш, мал гэтэл мал биш. Нэг амтэн шүү янз бүрийн юм дуу гаргасаар ирэхвээ. Нуугдж байгаа сайн барьж авснаа мэддэгдээрээ. Би эндээс номын хүчээр чамайг дэмжинэ гэжээ. Берта хүнээ явуулсны дараа лам өөрөө олбог дэвсгэр тухлан сууж, жижиг ширээ тавьж, номоо дэлгэн уншин хонх дамрын дуу гаргаж, нүд амаа хөдөлгөн, эрхээ үлээж ийш тийш шавхчин шороо тарндаж цацаж байжээ. Манай хүчит тэр очих газартаа хүрээд хүлээж байтал нэгэн хачин амтан хэлсэн ёсоор нь хүрээд ирэв. Тэр амтныг барьж авахад догшин, хумс хуруу хурц, хөнгөн шалмаг амтан орилж харлсаар барилджээ. Хүчит тэр барьж авсан шүү гэж хашгирч хэлээд унгаж босхон унаж босон явсаар хоёул газрын уруу ойртон ирэхэд нөгөө лам хамаг ном судраа хаяад тавьж болохгүй гэж хэлээд ундуй сундуй алга болчихов. Хүчит тэр нөгөө амтантай мөрмөрн дээрээсээ барилцаж хоёр талаараа ээлжин тонгорч унгаж чадах боловч үсрэн босхон түргэн учир алдчих гээд амаргүй байжээ. Тонгорч унгах бүр элэг хавирган дээр хүчтэй өвдөглөн дэлсээр байхад хаяа хавирг нь хугарч байх шиг санагдж байсаар хөдөлгөөн нь удааширч хүчинч мууцаар өгчээ. Нөгөө ир дээр нь дарж амарт сууж байгаад унтчихжээ. Нар дээр хөөрсөн байхад босоход лам хөтөж хоёулаа бараа сураггүй. Харин хэрэглэж байсан юм нь байж байна гин. Тоглож байсан газраа ирж өөрийн болон бусдын аягны хийцтэй ууц цавыг нэгжиж идэж уухын мэр цуутал нөгөө хоёрын оцсон айлаас ламын явуулсан хүн иржээ. Цагаан нэхий дээл нь эн тэндээ урагдсан, шалдан биеийн цугуусан хүдэр ирээ сайгаад морин дээрээсээ буухгүй цэрвэж байхтан босон явдлаа хилээд лам хөтөж хоёроо сургалвал явуулын хүн. Танаа тэр лам чинь бид хоёрыг явуулж энэ аманд хоёр хилэнцэд амтан бие биеэ барьж авсан байх вэ. Хоёулыг нь дарах номын шид буулгачихсан. Бодвол одоо тонилсан биз. Үзээ тэр гэж бид хоёрыг явуулсан гэжээ. Ламын айлцсан хилэнцэд амттын нэг нь амьд байхад ирсэн хоёр хүн дотроо ихэд сэжиглэн болгоомжилж байжээ. Гэтэл ирсэн хүний нэг нь "Гүй эн чинь манай аавын сайн нөхөр мангар гимпэл гой мөн шиг байна" гэж таньсан юм гинвэлээ. Гимпэл нэртэй тэр хүчит тэр урд хумстай, булчин шүрмэстэй, хал үрсэн үстэй амтны нэг химэн өөрийгөө нэрлүүлж, хувцас бие алмас дуруулсан учраас амтан хүнээс имэж шүн явсаар гэртээ ирсэн гин. Тэр даруй аламсыг дарсан уг газарт хүн цугларч шавар чулуу үрж соврог барьсан түүхтэй гэдэг юм билээ. Та YouTube дээр Аламсан нэвэртэй подкастыг үзэж ба сонслоо. Аламсан нэвэртэй юм уу? Туулаа нэвэртэй юм уу? Бүү мэд өөрөө ойлгохоо байла. Facebook дээр туулаа нэвэртэй гэсэн хуудас би түүнийг минь дагаарай. Тэгвэл Аламсан баярлах юм. Та намайг дэмжмээр байвал үзсэн видеоныхоо доор сэтгэгдлээ үлдээж лайк дарахтал хангалттай. Таны энэ үйлдэл YouTube дээр миний сувгийг илүү олон давтамжтайгаар харуулах юм. Түүнээс биш би бусдаас илүү гараад мөнгө төгрөг олоод алаад байгаа юм бол байхгүй. Танд эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.